Бүгдээрээ сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Эргэлт нийгэмшлэгтээ тавтаа морилно. Би гэрээ цэвэрлээ цаандаа чанаад гадны хаяр амжуулсан байгаа. Тэг өнөөдрөөс 2 хүүхдээ харж үлдчихэж байгаа. Тэгээд өнөөдөр жоохон гэртээ цэвэрлэе гэж бодлоо. Ойр дэрэн дандаа гадуур ажилдаа сүүлийн сар малтуудлууд ямаа самнаа завгүй байсан учраас тэгээд нэгийг унтуулчлаа. Одоо нэгийг унтуулах гад байж байна. Тэгээд унтуулангуудаа жоохон юм хум цэвэрлээд харчихгүй бол гэр айгүйх орхигдсан байна. Тэгээд би чи ингээд гоё ярангаа бичлэг хийхээр дандаа ингээд жоох хүүхдүүдтэй учраас ингээд цаана дуу нь орчих гээд байдаг байхгүй юу. Тэгээд тийм учраас ингээд voice-оор дандаа дуу оруулдаг шүү. Өглөө боссон чинь ихч минь айгүй гоё гомд уур хийцэн байсан. За хоёр жоохныгоо унтуулсан дээрээ гэлцүүлнаа. Тэгээд нэг цагийн дотор цэвэрлэх төлөвлөгөөтэй байна. Тэгээд энэ хоёр сэрчих юм бол худлаа л да. Эсвэл ширлээд цааш нь уйлуулангаа гэрээ цэвэрлэх үү яах вэ? За юу ч гэсэн бүгдийн сайхан арчид цэвэрлээ явжээ. Нилээ их тоос дарсан байна. Угаасаач аргагүй дээ эн чинь тооноор өвхөр тоос орж ирнэ. Тэгэл хаалгаар угаасаа байнга орж ирнэ шүү дээ тий. Тэгэхээр нэг жоохон цэвэрлэгээ ихгүй бол болохгүй болчоод. За тэгээд юу ч гэсэндээ тэгэл завгүй байсаар чаврынхаа ажлын ард гарахт хүч байна. Тэгээд сайхан сүү шим сайтай сайхан түл малаач гэсэндээ баг гүцэд авсан гой хавар олж гин. Би өмнөх бичлэгэн дээрээс хэлжсэн мал сүү шим сайтай одоо маллаас гадна хүнд ч гэсэн айгүй амар байдаг гэд хэрвээ ингэ сүү шим муутай байсан бол тэгэл голох юм бол одоо тэгэл хүнийх нь ажил гэсэн ер нь бол айгүй стрессдэг штэ хавар малчид ер нь бол тэгээ энэ жил бол дайжгүй ер нь бол хавар болж гин. Тэгээ хажуугаар нь энэ жил манайх өөрсдөө ямаагаа самж байгаа. Ирээ цэвэрлсэн чи айгүй гоё наа баг бясалгал хийгээд байгаа юм шүү. Сүүлийн үед тэгээд бясалгал ер нь их болоод ишүү. Хүүхдээ уйлж байгаа дуу хүртэл надад бясалгал шиг сонсогдоод хурга шиг майл хүртэл бясалгал болоод энэ сүүлийн үед. Манайх малчин айл гэсэн шиг малын сүнэр ихтэй гоц өөртөө ямаагаа самнаад айгу сэтгэл хангалуун түл малаа аваад гой хавар олж гинэ. Тэгээд за энэ хэсгийг сайхан цэвэрлчихлээ бүгдийг. Би ч одоо яг бичлэгээ хийх гэж нэг хэдэн минут хэдэн цагийн болдог байхгүй. Тэгээд багсгаад нэг 5-10 секунд болгол хурдлуулаа оруулчихтий. За тэгээд гоё юм уу? Ер нь л өөдрөг юм шүү. Одоо тэгээд юугүй ямаагач самж дуусгах хүчийн гоё хурдан цусланлуугаа нүүмэрийн. Миний өөрөө идчихсэн чихэр болохоор би аваад идчихлээ. Тэгээд энэ тэндээс юм авч идлээ гэж загнаад унваа. За тэгээд манай хоёр ч бараг сэрчлээ дээ. Тэгээ юу сонсоогүй юм шиг царайлаад нэг хэсэг жоохон цэвэрлэгээ хийнэ. За ингээд энэ хэсэг болсон. Одоо охиныхоо бор хоолны ширээг арчиж байна. Энэ ширээг манай хуурай эгч нар маань одоо манай охинд бэлэг олгож өгч исэн. Манай ажлын эгч